За сайн байцгаана уу? Ээлжид бичлэгээрээ уулзж байгаа да баяртай байна. За энэ удаагийн бичлэгээрээ та бүхэндээ Америкийн нэгдсэн улсад ажиллаж амьдарч сурч байгаа болон энэ зорилгоор Америкийн нэгдсэн улс руу явхаар зорж байгаа бүх хүмүүст маш чухал, маш хэрэгтэй Америкийн нэгдсэн улсын албан ёсны мэдээллийн их сурвалжуудаар гарч байгаа мэдээллүүдийг та бүхэндээ хүргэхээр шийдлээ. Тэгэхээр эдгээр мэдээллүүд нь танд маш чухал мэдвэл зохих, маш чухал хэрэгтэй мэдээлэл байх болно гэж би бол бодож байна. За тэгээд эдгээр мэдээллүүдийг товч хүргэе бичлэгтэйгээ хамтаагаарай. За сүүлийн үед Америкийн нэгдсэн улс цагаачлалын шалгалтаа илүү чангаруулж хэлж байгаа талаар маш олон албан ёсны их сурвалж, цагаачлалын мэдээ, их сургуулиудын мэдээллүүд гарч байна. За ялангуяа хоёр том асуудал хамгийн их чухал анхаарал татсан сэдэв болоод байна. За нэгдүгээрх асуудал нь олон улсын оюутны визний системийг өөрчлөх дүрмийн төслийн санал бол яригдж байна. За хоёрдугаарт виз хүсэгчдийн сошиал медиа буюу сошиал орон зайг бол өргөжүүлж шалгах ийм асуудлууд яригдж байна. За өөрөөр хэлбэл одоо Америкийн нэгдсэн улс зөвхөн таны бичиг баримтыг биш, таны цахим мөр, онлайн үйлдэл, сошиал хаягийг хүртэл шалгаж эхэлж байна гэсэн үг юм. За эхлээд оюутны визний талаар ярий. Одоогийн системээр F1 буюу оюутны визтэй хүмүүс DS систем буюу статусын хугацааны системээр Америкийн нэгдсэн улсад байдаг. За энэ нь юу гэсэн үг вэ гэвэл та сургуульдаа албан ёсоор суралцаж байгаа. За I-20 форм буюу оюутны баримтаа хүчинтэй байлгаж байгаа. За мөн цагаачлалын хуулиа зөрчөөгүй бол хөтөлбөрөө дуустал Америкийн нэгдсэн улсад байх боломжтой гэсэн үг юм. За жишээ нь та бакалавра хийж болно, дараа нь магистраа үргэлжлүүлж сурч болно. За сургалтын дараах ажиллах хэрэгээр ажиллаж болно. За зарим хүмүүс PhD програм буюу докторийн хөтөлбөрт олон жил сурдаг. За өөрөөр хэлбэл одоогийн системд 4 жил болоод заавал гарах ёстой гэсэн тогтмол юм хатуу заасан хугацаа байдаггүй. За гэтэл одоогийн боловсруулж байгаа энэ шинэ дүрмийн төслөөр бол DS буюу Америкийн нэгдсэн улсын дотоод аюулгүй байдлын яам энэ системийг өөрчлөх дүрмийн төслөө бол эцсийн хяналтанд оруулсан талаар мэдээллүүд гарч байна. За цагаачлалын мэдээллийн их сурвалжуудын мэдээлж байгаагаар хэрв энэ дүрм хэрэгжих юм бол олон улсын оюутнуудад тогтмол хугацаатай зөвшөөрлөөр Америкийн нэгдсэн улсад ордог болж магадгүй гэсэн ийм мэдээлэл байна. За жишээ нь яг 4 жил гэх мэт хугацаа заах талаар ийм асуудлууд яригдж байна. За тэр хугацаа дуусах юм бол Америкийн нэгдсэн улсын иргэншил цагаачлалын албанаас сунгалтын хүсэлт гаргаж зөвшөөрөл авч байж үлдэх систем рүү шилжиж магадгүй байна гэсэн ийм мэдээлэл байна. За зарим цагаачлалын хуульчдын хэлж байгаагаар 3-1 нэмэлт шалгалт, төлбөр, удаан хүлээлт зэрэг нэмэгдэх ийм эрсдлүүд бол үүснэ гэсэн ийм мэдээллүүд байна. За гэхдээ энэ бол яг одоогийн байдлаар бүрэн хэрэгжсэн эцсийн хууль болж бол хэрэгжээгүй. Яг одоо албан ёсны дүрмийн төсөл нь бол хяналтын шатанд явж байгаа ийм мэдээлэл байна. За дараагийн маш чухал мэдээлэл байна. За сүүлийн жилүүдэд Америкийн нэгдсэн улс визний шалгалтандаа сошиал медиаг маш ихээр ашиглаж эхэлсэн. За өмнө нь зөвхөн эрүүгийн бүртгэл, банкны хуулга, ярилцлага, аяллаа түүх зэргийг түлхүү шалгадаг байсан. За харин одоо таны Facebook, Instagram, TikTok, X буюу Twitter, LinkedIn зэрэг сошиал медиа аккаунтуудыг хүртэл шалгаж байгаа талаар албан ёсны мэдээллүүд гарсан. За Америкийн нэгдсэн улсын төрийн департаментийн албан ёсны шинжилэлээр виз хүсэгчдийн онлайн орчны шалгалтыг өргөжүүлж байгаагаа мэдгдсэн байна. За мөн зарим визний ангилал тухайн хүний сошиал хаягийг паблик буюу нийтэд нээлттэй байлгах зөвлөмж хүртэл гарсан талаар цагаачлалын байгууллагууд бол мэдээлж эхэлсэн байна. За тэгвэл яг юу шалгаж байгаа вэ гэдгийг одоо та бүхэндээ мэдээлье. За нэгдүгээрт visa application буюу визний өргөдөлтөөгөө зөрүүтэй мэдээлэл байгаа эсэхийг бол шалгаж байгаа. За жишээ нь та ярилцлаган дээр би зөвхөн сурахаар явж байгаа гэж хэлээд сошиал медиа дээр Америкийн нэгдсэн улсад бүтэн цагийн ажил хайж байна гэсэн утгатай зүйл нийтэлсэн байвал асуудал үүсэж магадгүй гэсэн үг юм. За хоёрдугаарт бол хугацаа хэтрүүлэх санаа, зөвшөөрлгүй ажил, заллин, хуурамч дүр, терроризмыг дэмжсэн агуулга байгаа эсэхийг хүртэл одоо шалгаж байгаа талаар мэдээллүүд гарсан байна. За мөн зарим их сургуулиудын цагаачлалын албууд хөлийн шалгалт болон утас төхөөрөмжийг шалгах талаар одоо олон улсын оюутнуудад анхааруулж эхэлсэн талаарх ийм мэдээллүүд гарч байна. За өөрөөр хэлбэл одоо Америкийн нэгдсэн улс зөвхөн таны бичиг баримтыг биш, дижитал одоо захин мөрийг хүртэл үнэлж шалгаж эхэлсэн байна гэсэн үг юм. За тэгвэл хүмүүс юуг хамгийн их анхаарах хэрэгтэй вэ гэдэг талаар одоо ярий. За нэгдүгээрт бол сошиал медиа дээр худал мэдээлэл тавихгүй байх. За хоёрдугаарт визний өргөдөл, ярилцлагын хариулт, сошиал хаяг гурав хоорондоо зүрхэхгүй байх нь бол маш чухал болж байгаа. За гуравдугаарт бол статус зөрчөх, зөвшөөрлгүй ажил, хугацаа хэтрүүлэх зэрэг асуудлууд илүү хатуу шалгагдаж магадгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. За гэхдээ хамгийн чухал нь бол сандралд орох хэрэггүй. Хууль дүрмээ маш сайн мэдэж байх нь бол ямар ч үед бол өөрсдөө эрсдлээс хамгаалах маш чухал алхам болно гэдгийг бол хэлхэн зүйтэй. За Америкийн нэгдсэн улс бол цагаачлалын шалгалтаа улам чангаруулж эхэлж байгаа. Тиймээс цагаачлалын хуулиа мэддэг байх, сошиал медиагаа хариуцлагатай ашиглах, бичиг баримтаа үнэн зөв бүрдүүлэх нь бол маш чухал болж байна гэсэн үг юм аа. За тэгээ эдгээр мэдээллээс нэгтгэн
дүгнэж харахад Америкийн нэгдсэн улсын цагаачлалын процесс бол ганц бичиг баримт төдийгүй таны дижитал орон зай захин мөрийг бол шалгадаг болсон ийм цаг үе рүү бол орсон байна. За тэгээ эцэст нь хандаж хэлэхэд аливаа мэдээллээс бол айд сандар ч юм уу төгших биш. За албан ёсны их сурвалжаас мэдээллийг авч за тэгээд хууль дүрмээс сахиж хариуцлагатай байх нь чухал юм шүү гэдгийг бол яг эцэст нь дүгнэж хэлье. За дараагийн бичлэгтээ маш олон хүмүүс одоо миний хувь чат руу санал ирүүлсэн учраас энэ асалын буюу оргонлын хэргийг талаарх мэдээллийг дэлгэрэнгүй өгөөч гэсэн ийм хүсэлтүүд байгаа. За тэгээд дараагийн бичлэгтэр эдгээр мэдээллийг өгөх болно. Анхаарал тавьж сонссон та бүхэндээ баярлалаа. Lego boy. Turn up. Make a choice. They said stay quiet. Keep your colors in the lines. But I'm tired of the silence of rehearse. Approve replies. I've got words like open windows. Let the daylight in my chest. Every sentence that I publish is a heartbeat, is a test. This is my freedom. This is my choice. Speaking my truth as bougie legal voice. I won't be faded. I won't avoid living my rights as bougie legal voice.